энэ агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр бид нэр олон талтай арга хэмжээ авч байгаа. За тэгээд бол агаарын бохирдол гэдэг бол зөвхөн утаа биш. Энэ бол одоо тоосчлтын асуудлаас их өндөр хүртэл байдаг. За дээр нь бас бусад нэгдмэхийн хийнүүдийн асуудал байна. Тэгэхээр энэ дундаа бол одоо зуны цагт одоо гарч ирдэг энэ гэр хорооллын жорлонгуудаас гардаг шивтрийн хий, бусад хийнүүд. За дээр нь гэр хорооллын жорлонгоос доошогоо одоо нөгөө шүүгдэл энэ гүний ус руу одоо усанд орж байгаа энэ бодисууд бол бактериуд бол хортой бактериуд бас янз бүрийн бактериуд ордог. Тухайлбал одоо гидсний халдварт янз ч юм уу шаар тэгэл сүрье янз бүрийн. Тэгэхээр энэ болгоныг одоо устгахад бол их үр нөлөөтэй эм технологи гэсэн ийм технологиг бол одоо хөгжилтэй орнууд ашиглаад нэлээд жил болж байгаа. Энийг бол одоо бас манай Монгол улсад зарим компаниуд бол оруулж ирээд чиглэлээр бол ашиглаж байгаа. За тэгээ энэ жил бид нэр ерөөсөө энэ 180 мянган жорлон байгаа Улаанбаатарын хэмжээгээр. Тэгээ энэ 180 мянган жорлонд ижүүрэн одоо энэ эм технологиг ашиглаж ижүүрэн үйлчлэгээ хий. Тэгээ энийг бол маш өндөр хяналт зохион байгуулалтаар хийгээд агаарын сангаас, цэвэр агаарын сангаас тэрбум 500 гаруй сая төгрөг гаргаад ижүүрэн арга хэмжээ хийх гэж байгаа. За тэгээд энийг маань бол одоо нийлэлт зохион байгуулна.